Гэрээс дараачихын бичлэгтэй давтаа морил би энэ удаагийн аяллаар Сингапур улс руу Лили гээд найзтай хамт аялсан баа. Oh my gosh, she's super pretty. Завтар одоо гоё Сингапурын орой өнгөрөх чинь. Нэг орой завтар жоох ядарсан гэхдээ гоё мейкап хийгээд гэсэн чи гоё сэрсэн одоо. I miss Singapore. Day 2. This is what I'm wearing. Bikini top with my white dress and with my ballet flats. What are you wearing? Polly's here. Shopping time with my girl. Тэр одоо жоохон шопинг хийж агаад тэгээд бас энэ аваар галериуднуудаа гоё юмнууд үзэж байгаа. Тэг өдрийн хоол идэнэ. Энэ ямар хөөрхөн чи. Thank you, my love. Little tacky. Huge smile. That was so Russian, I can't. Russian. Sounds like Gucci. Feels like Gucci. Smells like Gucci. Here we go, cards. Gucci cards. Damn. Oh my gosh. Your even nail color matches the box. Oh my goodness. За Victoria 3 дахь өдөр National Gallery үзгээд явж байна. Тэгээд өнөөдөр жоохон бороотой юм гэхдээ одоо бид өглөөнийхөө цаг идчихэд тэгээд 10-аас сонгоод тэгэхээр шууд очих гэж бодож байгаа. Одоо нэг 8 өнгөрч байгаа. Oh my god, baby, so demure, I swear. This is the most gorgeous woman I know. Oh my god. Thank you. Me and Lily taking MRT. Me and Lily taking MRT. Babe, What? no, how you hold the chopstick is so bad. Oh really? Yeah. Hold it. Babe, I'm sorry. Тэгээ төгсөө жоохон тариулах гэдэг чинь баали бараг 2 сар байгаад төгсөн. Нэлээд хуурай шилсэн юм байна. Гэхдээ ер нь хэлбэрийн жоохон өөрчлөлт гэж бодож байна. Надад сайн нэг санаад хүрээд яг суугаад гоё ярилцъя гэж бодлоо. Ойрт болж байгаа сонь сайхан ойрт сурсан зүйлсүүдтэй хуваалцъя гэж бодлоо. Яг одоо миний амьдралд нэгэн том өөрчлөлт явагдаж байгаа. Тэр өөрчлөлтөө ч гэсэн өөрөө амар мэдэрч байгаа. Эсвэл морьж ил болохоор ч тийм үү бүх юм айгу хурдцтай бүтэх зүйлсүүд бүтээд бүтэхгүй зүйлсүүдтэйгээ аяг орхиж яваад тэр урагшилж байгаа гэж би бас бодож байгаа. 3 сарын турш гадаад байж байгаа. Тэгээд энэ хугацаанд би ер нь амьдрал нэлээд үлдэхээр тийм сургамжуудыг өөрөө сурсан гэж бодож байна. Тэгээд би энийгээ ганцаараа өөрөөртөө хатгалахаас илүү надад бусдтай хуваалцаад ямар нэгэн байдлаар үзэж байгаа хүнд эерэг энерги үлдээгээсэй гэж би нэг төсөж байна. Ихэд ингээд сошиал орчин дээр янз бүрийн зөвлөгөө ч юм уу янз бүрийн ингэх ёстой тэгэх ёстой гэж шууд хэлэхээс жоохон эмээдэг. Яагаад гэхээр хүн болгон амьдралын өрн гэсэн хувь заяа замаараа явж байгаа. Тэгээд ямар ч үед ямар ч зөвлөгөө сонсох юм бэлээ хинж тэрийг мэдгүй. Тэгээд аль болох ингэх зөв тэгэх зөв гэж ярихаас илүү би өөрийнхөө тулсан амьдралаас сурсан зүйлсүүдээ хуваалцвал тэндээс авахын аваад ахын хаяараа гэж хэлмээр байна. За хамгийн ихнийх болохоор би ер нь өгнүүд дээр сурлуулад ярьчих гэж бодож байна. За хамгийн их нь хүндлэл буюу respect. За хүндлэл гэдэг үг бол бид эдийг яг дөнгөж ингээл ойлголт авахаас л хэлүүлээл хүндлэл гэдэг зүйлсүүдийг ээж аав ах эгчнэр ер нь бидрээс дэшээ
насны хүмүүс бүгдээрээ л зааж ирсэн. Тэгээд ялангуяа аав ээжээ хүндэл, ах ээжээ хүндэл, багшаа хүндэл, сургуулийнхаа найз нөхдөд хүндэл гэл хүндлэл гэдэг үг бидний маш хажууд байсан. Гэхдээ миний бодлоор би хувьдаа хүндлэл гэж яг юу юм бэ гэдгийг би яг утгаар нь өөрөө дотроосоо бүр ингэж гүн гүнзгий мэдэрч байгаагүй гэх юм уу. За яагаад хүндлэл гэдэг үгийг би мэдэрсэн бэ гэхээр би саяхан нэг нэрийн дуртад явах гэхдээ шашны ерөөсөө бидэдээс айгу хол Монголоос айгу хол тийм шашны шин найзтай болоод тэгээд тэр найз маань болохоор бид хэдийн мэддэг шашнаас өөр зүйл нь юу юм бэ гэхээр маш их хүндлэлийг дотроо агуулдаг. Зөвхөн бусдуудыг хүндлэхээс илүү бас хүндлэл нь яг чам өөрөө өөртөөсөө эхэлдэг гэдгийг би айгу сайн гүн гүнзгий ойлгосон. Тэр нь болохоор надаа яг ингээд чи яг хэнийг яг чин сэтгэлээс хүндэлдэг вэ? Яг ингээд сонсоод яг хүндлэл гэдэг чинь одоо ингээд дээшээ ингээд жоохон ингээд тавьжин гэсэн үг шүү дээ. Мэдрэмжээр нь ярих юм бол яг юу гэх юм мэдэхгүй. Гэхдээ ямар ч лээсэн хүндлэл гэдэг зүйл маань ийм мэдрэмж нь маш тийм гоё ариун нандин мэдрэмж юм байлаа. Би тэгэд болохоор хүндлэл гэдэг үг монголоор жоохон хүнд сонсогдоод байт юм шиг надад санагдаад байхгүй. Хүнд гэдэг үгийн язгууртай ч гэсэндээ надад тэр мэдэрч байгаа мэдрэмж тэгж одоо хүндэлж байгаа зүйл нь маш тийм ариун санагдсан. Тэгээд хамгийн сони юм нь шүү дээ. Би жишээн дээр аваад яриа заяа. Би Сингапурт 4-5 жил амьдарсан. Сингапур хүмүүсийн хамгийн авууштай зан юу юм бэ гэхээр маш сайн дүрмээ бүр жин там баримталдаг заяа. Яг дүрм бол дүрм бол хаан. Тэгээ дүрм бол бүхнийг шийдвэрлэгч. Дүрмээ дагаагүй бол хийх зүйлс нь тодорхой. Бүр ингээд маш их олон дүрмэн дунд байдаг хүмүүс. Тийм ч болохоор магадгүй Сингапур өнөөдөр хамгийн хурцтай хөгжсөн. Тэгээ хамгийн цэвэрч бүтээх нь хөгжил нь хамгийн гайхагдаж байгаа ч юм уу. Нэг дүрм журамд баригддаг тэр зарчмуудыг нь үнэлээд аваад үзэх юм бол яг тэргээрээ Сингапур хамгийн одоо гайхагдах зүйлс гэх юм уу. Гэхдээ би жоохон бахтаа одоо дөнгөж их сургуультай байхдаа тэрийг нь би надаас өөр болохоор ягаад гэхээр Монголд ерөөхдөө бидэд мэдж байгаа шүү дээ. Ингээл хичээлээ тасалдаг ээж аваараа залгуулаад манай охин өвдчлөө ч юм уу тиймэрхүү юм байдаг. Сингапурт болохоор ямар ч тийм байдгүй. Заавал юм чин бичиг эсвэл бол 3 удаа таслуул чи одоо ялангуяа олон улсын сурагч бол 3 удаа таслах юм бол шууд сургуулийнх нь визийг ингээд шууд халсан ч юм уу маш бүр юм галзуу чанга дүрмтэй байдаг. Жишээлбэл бох энэчээ зардаггүй. Тэгээ бох ингээд өөр улсаас авчиж байгаа ингээ хаях юм бол 500-аас $1000 торгуул төлнө. Тэгээ тэр зүйлс нь маш ингээд надаас өөр болохоор би тэрийг нь надад нэг таалагдахгүй байдаг гэсэн гэх юм уу. Яг ёо ингээл заавал энэ дүрмийг даах чи яад юм ч юм уу. Яад гэхээр би багаасаа ингээ Монгол өссөн болохоор надад тэр ингээ нэг наалдахгүй байхгүй юу. Тэгтээ одоо би хүндлэл гэдэг зүйлийг ойлгоод ингээд хараад Сингапур улсуудыг яг тэр хүндлэлийн нүдээр ингээд харахад ямар мундаг хүмүүс юм бэ? Ямар авууштай зан их байд юм бэ? Мэдээж авах гэхийн ухаанаар хандаад надад бас таалагддаг юмнууд одоо хүртэл байгаа. Гэхдээ яг тэр дүрмээ хүндэлж зарчимлж баримталж байгаа зүйл бол бүр үнэхээр галзуу, супер галзуу гэж би бүр хэлмээр байна. За, дараагийн зүйл. Бахархал гэдэг үг ярмаар байна. Бали руу очих юм бол ерөнхийдөө яг ингээд Индонез хүмүүстэй ингээд яг одоо бол нэлээд яг турист спот болцсон ч гэсэндээ яагаад Бали тийм амар онцлог аяллаа орон гоё юм бэ? Тэг бус халуун орнуудаас бас юугаар ялгаатай юм бэ гэхээр надад гоё санагдсан юм бэ гэхээр өөрөө өөрсдийнхөө одоо бахархлыг тулцсан хийдэг. Тэрэндээ бүр үнэн чин сэтгэлээс үнэмшилтэй. Бали хүмүүс болохоор яад юм гэхээр ийм карма гэдэг зүйлэнд амар итгэдэг. Чи юу хийн түүнийгээ хураана гэдэгт маш их итгэдэг. Тэгээд бас өвгдээдс нь байнга харж байгаа, өвгдээдс нь байнга ингээд бид тэд дээр цочилж ирж байгаа ч юм уу нэг тийм маш одоо spiritual хүмүүс. Тэнгүүд тэр хүмүүс ингээд мөргөл үлддэг. Тэгээд сайн өдрүүдээр мөргөл үлддэг. Яг тэр нэг юм өөрсдийнхөө хийдэг ёс заншлыг яг суугаад залбираад байж байгаа. Тэгээ хэдий тэр хүмүүс ингээд ямар нэгэн тийм үйлчлэгч сервис ажил хийж байгаа ч гэсэндээ яг тэр мөргөлөө үлдэж авах хугацаанд бүр ингээд яг нүүрнээс нь харахад илт яаж мөргөж байгаа, яаж чин сэтгэлээсээ
тэрийг мэдэрч хийж байгаа. Яаж тэрийг ингээд өөрийн болгож байгаа гэх юм уу. Тэнгүүд надад ингэ санагдаж байгаа. Би тэгэд ямар том бахархалтай, ямар том өв соёлтой, ямар агуу их түүхтэй арт түмэн билээ. Тэгтэл би тэгэд өнөөдөр ингээд за Монгол руу Улаанбаатар руу ингээд явахаар маш гой зүйлүүд байдаг л та. Гэхдээ би тэгэд энээс илүү сайн байж чадна гэж би бодож байна заяа. Энээс илүү байж чадна. Жишээлбэл би болохоор энэ дээр амар тийм монголчууд сэтгэлгээтэй бас гэх юм уу да би яг нэлийн артистик тий би гадны одоо олон улсын байх би амар дуртай. Би яг зөвхөн Монголдоо би зөвхөн монгол хэлээрээ ярина эсвэл би зөвхөн би монгол бичгээр бичин ч юм уу би яг тийм монголчуу биш. Би тэгтээ монгол ёс заншлыг дэлхийн хүмүүст таниулах ч юм уу арай илүү ингээд гадагшаана өөх сонирхолтой гэх юм уу. Би Монголынхон өөх түүх, өв соёл, байгальд нь маш их хайртай. За тэгтээ яриагаа ямар ч гэсэн энэ хүрээд дуусгая. Би яагаад тэгэхээр маргааш өглөө нислэхтэй. Тэгээ одоо унтах хэрэгтэй. Сайхан амраарай. Guess we're going back to Mongolia. Тэгээ би одоо Сингапураас Монголоо нисгэж байна. Тэгээд миний очих өдөр яг playtime-ийн 2-3 дахь өдөр тэг би яг 4 дахь өдөр очиж амжин. I'm so excited for playtime. Та бүхэн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй таны урьдчилан халаас би одоо өрөөндөө байна. Сүүлд хэцээ бичлэг хийлээ. Ямар ч байсан Монголдо ирсэн. Одоо болохоор би гэртээ өрөөндөө ирсэн. Гоё нүрэ бодох гэж байна. Би ойрт энэ кюшнийг ашиглаад байгаа. Ер нь солонгос кюшнуудыг бодвол хамаагүй үнэтэй ч гэсэндээ надад аюу удаан дуусч байгаа юм шиг санагдсан. Солонгос кюшн ашигладаггүй. Тэрийг би бараг 2 сар болол дуусаал нэг жоохон дуусгах гэдэг. Энэ одоо 2 сар болсон ч гэсэн байж л байгаа. Монголдо би playtime-ийн 3 дахь өдөр ирсэн. Тэгээд маргааш өглөө нь шууд өдөр playtime руу явсан. Hyuk-ийг сонссон. Надаа яг юм чаддаг. Тэгээд дуртай юм хийж байгаа юм амар гоё харагдаад. Тэгээд Hyuk-ийн Before Me жааг харах амар гоё байсан. Яг өнөөдөр болохоор яг наадмын өдөр ахгүй. Тэгээд бид гэр бүлээрээ маргааш өдөө 4-5 явах гэж байгаа. Наадмын нээлт ямар гоё юм. Би дараа жил зарж байгаа заавал үзнэ. Манай найзууд ямар ч байсан хөдлөөд гас ирж байгаа. Би тэгээд найзуудтайгаа уулзах байна. Бас ямар их жуулчд ирдэг болсон юм бэ гэдгийг анзаарлаа. Бүр вау. Бүр гадуур миний амьдралд өмнө хизээч харж байгаагүй амар их гадны хүмүүс явж ирсэн. Ялангуяа наадам болж байгаа болохоор тийм юм уу. Тэгээд ер нь манай Монголд аялал жуулчлалт маш гоё хөгжиж байгаа санагдсан. Зуны 3 сарыг монголчууд бидний хувьд маш нандан зүйл байдаг штэ. Яг playtime болоод наадам болоод гоё гадаа амар гоё тулаарал яг нэг юм бусад үлдсэн 9 сардаа бэлдэж байгаа юм шиг ямар нэг хамаг гоё юм 6 сард болт юм шиг. Одоо дахиад ер нь гоё зуны сүүлээр 8 сарын 22-нд хар хорон фестивал маань Төв цэнгэлт хүрээлэнд 2 өдөр болж байгаа юм лээ. Өмнөх жилүүдээс маш өөр ялгаатай олон гоё зүйлсүүд болж байгаа юм лээ. Нэг харуулмаар байсан юм болохоор Төв цэнгэлт хүрээлэнгийн тайзыг бүр ингээд 360 эргээд амар томд тайз засагдж байгаа юм лээ. Тэгээд миний сонсноор болохоор бүр дэлхийд байхгүй амар гоё тайз засагдж байгаа гэсэн. Нэг сарын зайтай юм уу да. Тэгэхээр энэ өдрийг гоё хадгалаад агаарай. Тэгээ бичлэгийн энэ үрээд дуусгая. Та нар цаашдаа ямар хөө бичлэг үзмээр байна? Юу ярилцмаар байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа.